Яг одоо бид Монгол Италийн соёл боловсролын төв дээр хурж ирээд байна. Тэгэхээр бид нар ер нь Итали орныг яг юугаар нь илүү сайн мэддэг вүлээ? Та сайн бодоод үзээрэй. Тэгэхээр Итали орны тухай, Италийн соёлын тухай, боловсролын тухай мэдээллийг өгөхөөр яг одоо бид Монгол Италийн соёл судал боловсролын төв дээр хурж ирээд байна. Энэ байгууллага яг ямар үйл ажиллагаа явуулт юм болоо? Ер нь Монголд Италийн тухай ойлголтыг хэр сайн өгч чаддсан бол энэ тухай мэдээллийг одоо бүгдээр орж үзцгээе. Миний хажууд Монгол Италийн боловсрол соёл судлалын төвийн тэргүүн цэлмэг зогсож байна. Тэгэхээр энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр бид яагаад танахыг зорж ирсэн бэ гэвэл энэ танай төвийн тухай мэдээллийг сонирхож ирсэн. Тэгэхээр анх хизээ байгуулагдсан төвийнхөө тухаас бидэнд товч мэдээллийг хүргээч. Манай Монгол Италийн боловсрол соёл судлалын төв нь 2010 оны 11 сарын 11-нд үүсгэн байгуулагдсан. Тэгээ энэ жил нэгдэх жилийнхээ ойг бид нар өгтөн үйл ажиллагаа эхэлж байна. Тэгэхээр 11 сарын 1-нд тань нэг жилээ явуулах гэж байгаа юм тий. Тэгэхээр 8 хүрээнд яг ямар үйл ажиллагаа зохион байгуулан явуулах гэж байна. Ер нь танай төвөөс яг ямар үйл ажиллагааг энтэйс явуулдаг вэ тийм ээ? Хүүхэд залуучуудад Монголд байгаа Итали орны сонирхдаг хүмүүсийг ямар мэдээллийг өгдөг вэ? Энэ тухайгаа бас. Манай төвийн үндсэн зорилго нь бол Итали хэл соёлыг Монголд бол түгээн дэлгэрүүлэх зорилготой байгаа. Энэ зорилгынхаа хүрээнд бол манайх бол Итали хэлний бүх шатны сургалтыг зохион байгуулж байгаа. Тэгээд 7 хоног болгоно 7 хоногийн пүрэв гарагт Итали кино сонирхогчдод зориулсан клуб ажиллаулдаг. Тэнд болохоор яг Италийн хоолны сургалтыг зохион байгуулж байгаа. За тэгэхээр Монгол Италийн боловсрол соёл судлалын төвд хүрэлцэн ирсэн Монгол Италийн боловсрол соёл судлалын төвд хүрэлцэн ирсэн залуучуудаа баярлалаа. Итали хэлийг бид яагаад сурах ёстой вэ? Тийм ээ. Итали юугаараа сони юм бэ? Юугаараа гоё юм бэ? За тэгэхээр энэ дуу бид бүгд felicità, lo sguardo innocente in mezzo alla gente, la felicità, e restare vicini come bambini, la felicità, felicità. Felicità è un cuscino di piume, l'acqua del fiume che passa e che va, e la pioggia che scende dietro alle tende, la felicità, e abbassare la luce per fare. Тэгэхээр Монгол Италийн боловсрол соёлын төвийн үйл ажиллагааны тухай сонсогчдод танилцуулахгүй яг ямар үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэл бас хэрэгтэй байх тий. Монгол Италийн боловсрол соёл судлалын төв нь үндсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Нэгдүгээр хэл, соёл, урлаг, боловсрол, аялал жуулчлал гэсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн 2 буюу аялал жуулчлал, боловсролын тал дээр бид бүхэн Италийн Scuola di Leonardo da Vinci буюу Leonardo da Vinci-ийн сургуулийн албан ёсны Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажилладаг байгаа. Тэгэхээр Монгол Италийн боловсрол соёл судлалын төв нь нийт үйл ажиллагаагаа үндсэн 3 дугуулан дээр түшиглэн явуулдаг байгаа. Тэгэхээр Итали хэл сонирхогчдын дугуулан, Итали соёлын дугуулан, мөн соёл нэвтрүүлцгийн урлаг судлалын дугуулан гэсэн 3 дугуулан дээр түшиглэн бид бүхэн бүхэл энэ 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Итали хэлний хувьд гэвэл бид бүхэн нэгдүгээр тэнхүү гаргасан бүтээлээ бас хэлхэн зүй ёстой баг. Тэгэхээр Итали хэл зүй хэмээх номыг бид бүхэн 4 жилийн одоо судалгааны баримтан дээр тулгуурлан энэ жил гаргалаа. Тэгэхээр энэ бол бидний хамгийн сүүлд хийсэн одоо бахархал болж байгаа нэгэн бүтээлүүдийн маань нэг байгаамаа. Тэгэхээр Итали хэлний мөн маш олон төрлийн сургалтуудыг явуулж байгаа. Ганцаарчилсан ангийн гих зэрэг хамгийн сүүлд бид бүхэн New Жуулчин компанитай хамтран Итали хэл сонирхогчдод зориулан Итали хэлийг анхан шатнаас нь дунд чадах хүртэл мөн дээрэс нь хөтөж орчуулагчийн одоо дадал чадварыг олгох Монгол хөтөж хэмээх хөтөлбөрийг явуулж байна. 6 сарын хөтөлбөр байгаа. Итали соёлын хувьд гэвэл Итали соёлын дугуулан дээр түшиглээд бид бүхэн Итали хоолны хичээл мөн Итали киноны өдрүүдийг бас зохион явуулж байна. 7 хоног бүрийн пүрэв гарагт хэрвээ та Монгол Италийн боловсрол соёл судлалын төвд хүрэлцэн ирэх юм бол Итали кинонуудын хамгийн сор болсон шилдэг бүтээлүүдээс бас сонирхох боломжтой юм аа. Тэгээд хоолны тухайд гэвэл маш олон хүний санал дээр бид бүхэн төвшөглөн энэ сургалтыг явуулахар болсон. Хамгийн гол нь та бүхэн Монгол Италийн боловсрол соёл судлалын төв дээр 7 хоног бүр тогтсон хугацаанд ирээд Итали багштайгаар та бүхэн Итали хоолыг өөрөө гараараа тийм ээ хамтдаа багштайгаа хийж суралцах нь маш үр дүнтэй гэдгийг бас би хэлмээр байна. Тэгэхээр дан ганц энэ сургалтаа явуулахгүйгээр хүүхдүүдийг энэ хэлний сургалтанд бэлтгэхээр гадаадад бас хэлний сургалтанд явуулах боломжтой. Аялал жуулчлалаар бас явах боломжтой юу те. Ер нь Итали суралцсан давуу тал нь яг юу вэ? Яг энэ чиглэлээр бид бүхэн
Энэхүү Леонардо да Винчи сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартаа хамтран ажиллаж байгаа. Яагаад Италид одоо залуучуудыг сургах гээд байгаа юм бэ? Яагаад тэнцээ заавал сурах ёстой юм бэ гэхлээр маш олон шалтгаан байна тийм ээ. Жишээ нь Итали өөрөө бол асар том гүрэн маш их соёлын өлгий болсон газар үлээ. Тэгээд дээрээс нь Италид суралцснаар та бүхэн Европын дэлхийн түвшний стандартын тэр боловсролыг Монголдо суралцж байгаа тэр төлбөрөөр Италид суралцах боломж байгаа учраас бид хүн бас тийшээгээ суралцуулъя. Яг өөрсдөө бид нар суралцсан шигээ тэр сайхан орчныг мэдэрсэн шигээ энэ залуучуудыг Монгол залуучуудыг бас Италид очиж суралцаасай тэнд дэлхийн боловсролыг хямдханаар бас тэтгэлэгтэйгээр авч эзэмшээсэ гэж би бас хүсэж байгаа. Яагаад тэтгэлэгтэйгээр гэж хэлж байгаа юм бэ гэхлээр ерөнхийдөө бол хөгжил буурай орнуудаас ирж байгаа тийм ээ хөгжиж буй орнуудаас ирж байгаа оюутнуудад бол ерөнхийдөө тэтгэлэг олгох тийм бүрэн боломжтой байдаг учраас яг тэр төлийн мэдээллүүдийг бид бас олгож байгаамаа. Тэгээд Итали суралцах боломжийг бид бүхэн олгож байна. Тэгэхээр клубүүдээр хичээл явуулдаг гэж хэллээ л дээ. Тэгэхээр клубээр явуулсны одоо ялгаа нь юу вэ? Бусад сургалтаас ялгарч байгаа ялгаа нь юу вэ? Ингэж сургалтаа явуулснаар. Сайхан асуулт байна. Яагаад вэ гэвэл яг клубүүд хамрагдаад явна гэдэг чинь нэг удаа сургалт явагдаад дуусахгүй тийм ээ. Цаашаа үргэлжлээд олон сонирхолтой зүйлийг бид нар сэтэж шинээр одоо нэвтрүүлэхийг зорж байгаа. Италийн соёлоос, Итали хэл боловсролын тэр сайхан агуу туршлагаас тийм учраас тэр бүхэл зүйлд бол цаашдаа хамрагдаад одоо ерөөсөө Итали хэл сонирхогчдын Итали хэл соёлын тийм хүрээг л бид нар тэлэх зорилгоор клубүүдийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг.